you so much for coming, and I would like to thank. Хүмүүс Есинкийн хувьд ажилласан. Иргэн насны тасгаалах хүнийхээ асуудал нийгмийн талаар хаяа нэг болгон цаа асуудал гарах юм бол телевизээр ирж сонсдог. За Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулинд бүх нийтэд хүний эрхийн боловсрал олох, боловсролыг хөгжүүлэх талаар ийм заалтууд байдаг. Тэгэхээр энэ заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрхийн боловсролыг олон нийтэд тэр дундаа одоо зорилттой бүлгүүдэд төгөх ийм зорилготойгоор үндсэндээ энэ сүүлийн 13 жил бол хүний эрхийн үндэсний комисс ажиллаж байгаа. Тэгэхээр боловсролыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлнэ гэдэг маань нэгдсэн улсын байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн дэлхийн боловсрол хөтөлбөрийн дагуу үндсэндээ агуулга нь чиглэгдэж явж байгаа. Тэр дундаа яг хүний эрх ямар одоо чиглэлд ямар хүмүүс зорж хийх ёстой вэ гэдэг дээр бол бид нар гол зорилгоо болгосон юм байна. Тэгэхээр энэ олон нийтийн цуврал лекц гэдэг бол олон нийтэд тодорхой хүний эрхийн зөрчилттэй холбоотой сэдвийн хүрээнд боловсрал олох зорилгоор бол чиглэгдэж явагдаж байгаа. Жишээлбэл сүүлийн 2 жилд нээлттэй нийгэм форумтай хамтарч хийсэн энэ олон нийтийн лекцээр дамжуулаад бид нар хүний эрх тэр дундаа одоо сэжигтэн ялагдагчийг эрүүгийн байцаан шийдэх ажиллагаанд хамгаалах эрх гэдэг юм уу, эсвэл одоо парламент дахь хүний эрх, за хөнгөвчлөх хэмжлэгтэй холбоотой, ялангуяа эрүүл мэндийн хамгаалах эрхтэй холбоотой заалтууд, хүний эрхийн боловсрал, хуруулын орчинд одоо ямар байх ёстой гэдэг дандаа ийм сэдвчлсэн зорилгоор энэ лекцүүдийг бол мэрэгссэн ийм судлаач эрдэмтэн хүмүүсээр бол тавьж хэлцүүлж байгаа. Тэгэхээр энэний гол зорилго нь болохоор ерөөсөө энэ хүний эрхтэй холбоотой бүх одоо хөтөлбөрүүд, бүх одоо ойлголтууд олон нийтэд тэр хэмжээгээс хүрээсээ тэрэн дотор заалтууд нь хүний эрхтэй жоохон яаж холбогдож байгаа гэдэг дээр бид нар хүмүүст энэ олон нийтийн лекцээрээ дамжуулж хүний эрхийн боловсролыг олох чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаамаа. Тэгээд энэ DVD-ийн энэ лекцүүдийн нээлтийг одоо ингэж багцлж хүргэж байгаа, энэ хүргэж байгаа нийтлүүд, энэ хүргэж байгаа лекцүүд та бүхний ч гэсэн одоо хүний эрхийн боловсрал, хүний эрхийн бүх одоо үйл ажиллагаанд чинь тус нэмэр болох байхаа гэж бид нар төлөвлөж хийгдсэн учраас та бүхэнд энэ ажилд чинь бас амжилт хүсье. Нээлттэй нийгэм форумын стратегийн нэг үндсэн чиглэл бол хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх явдал юм. Энэ хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэхэд бид хүний эрхийн үндэсний комисстай хамтран олон чухал ажлыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд тухайлбал хүний эрхийн тухай ярилцсан өглөөний сар бүрийн уулзалт байна. Мөн хүний эрхийн олон нийтийн лекц. Хүний эрхийн олон нийтийн лекцийг онцгойлон авч хэлэхэд бол энэ хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн мэдрэмж хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэх, хүний эрхийг онлын түвшинд хөгжүүлэхэд бол өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа чухал арга хэмжээ гэж хэлж болно. Бид энэхүү арга хэмжээндээ хүний эрхийн чиглэлээр өндөр мэрэгссэн, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг гадаад дотоодын эрдэмтэн судлаачдыг бол урьж оролцуулж тэдний одоо ариун туршлагаас нь яриалахын зэрэгцээ тухайн одоо салбарт хүний эрхийн ямар одоо чухал асуудлууд байна, энэ асуудлыг шийдэхэд ямар одоо чухал одоо хувь нэмрээ иргэд олон нийт төр иргэний нийгэм байгууллагт хийх боломжтой вэ гэдэг талаас бол бид бол ярилцсан юм аа. Олон нийтийн лекцийн манс хөндөгдсөн сэдвүүд гэх юм бол үндсэн хууль ба хүний эрх, парламентын хяналт ба хүний эрхийн асуудал ч гэдэг юм уу, эсвэл охид эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, үл ялгуурлан гадуурхах хандлага ба тэгш байдлын зарчим, мөн хөгжил ба хүний эрхийн асуудал хэмжлэн энэ салбарт тулгамдж байгаа олон чухал асуудлуудыг олон нийтийн лекцээр үндсэн байдаг. Энэхүү олон нийтийн лекцийг өнөөдөр бид нар олон нийтэд бас DVD хэлбэрээр хүргэх гэж байгаа нь бол чухал ач холбогдолтой юм. Ингэснээрээ бол олон нийтийн лекц маань тухайн одоо танхимдаа яригадаад өнгөрөх асуудал биш, бас мөн иргэд сонирхсон хүмүүс бол бас хэдийд ч энэ сэдвүүдээр өөрсдийн ялангуяа сонирхсон сэдвийн лекцийг бол болоод үзчих боломжийг нэмэгдүүлж байгаа. Энэ лекцийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаараа бол энэ DVD бол онцгой чухал ач холбогдолтой гэж бодож байна.
Монголын махчид уугаад ирэх юм. Тэгээд хэрэгжүүлэх нөгөө байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ дотор авч байгаа тэр Монголын махчин иргэдийг авч байгаа тийм хэмжээнд болохоор тэр уугаад иргэдийн олон улсын тийм хэмжээг авч хэрэгж үнэлж явах хэрэгтэй гэж ингэж одоо шаардж байгаа байхгүй. Яг нэг харамсалтай нь өнөөдөр бол Монголын махчин иргэдийг уугаад ирэх гэж үздэг. Тэр хэсэг дээр хөгжихийн тухай Монголын бол 1980 онд болсон. Энэ нь ерөөсөө нэг 3 нүүр гарав юм одоо бодлого тогтсон. Энэ нь олонхтой 10 зүйлтэй 20 заалттай юм одоо тогтсон. За оршихт нь болохоор тэр нөгөө хөгжих юм гэж бод үзсэн байгаа болсон байгаа. Тэгээд тэр юу гэсэн бэ? Хөгжил ерөөсөө юу юм бэ гэж нэгтэй хөгжих тодорхойлсон. Энэ нь их цогц үйл ажиллагаа. Улс төрийн эдийн засгийн ерөнхий хөгжих юм гэдэг Өмнөхийн түгээмэл тусгалтуудын одоо эрхүүдийг хэрэгжүүлэхэд үндэсний хөгжлийн бодлого нөхцөл тэрнийг хэрэгжүүлэх, тэгээд тэрнийг хэрэгжүүлэх нөгөө нэмсэн олон улсын хамтын ажиллагаа авчдаг ба энэ нь чухал одоо нөхцөл болно. Тэгээд тийм учраас үндэсний хөгжлийн бодлого ч гэсэн олон улсын хамтын ажиллагаа гэсэн яг тэр чиглэл рүү чиглэх хэрэгтэй юм гэсэн ийм санаа явж байгаа. За тэгээд нэг нь бол юу гэхээр нөгөө түрүү хэлжсэн тийм хөгжлөг өөрөө тодорхойлно. Дараагийн юм өөрөө тодорхойлно. Хөлбөмбөгийн хөгжлийг зөвшөөрөх орон нутгийнхаа хөгжлийг үндэсний байр хэмжээ тэгээд өсөлтөд одоо улс дэлхийн хөгжлийг гэсэн хүмүүс өөрсдөө тодорхойлох хэрэгтэй. Тэгээд энэ бас нэг орж иж байгаа чухал юу үсэг санаа юу гэхээр зэрэг хөгжих эрхлийг нэгтгэж хэрэгжүүлэх гэх юм бол орон нутгийн иргэдийн хөгжил жишээлбэл тийм орон нутгийн байгалийн баялаг нөөц нь болохоор зэрэг одоо иргэдийн өөрийнхөө бүрэн гэсэн үг. Тэрний яаж ашиглахгүй юу? Ашиглал яаж ашиглах вэ гэдэг нь тэр орон нутгийн иргэдийн бүрэн гэсэн үг. Ингэж бол үздэг. Энэ нь болохоор юу right to self-determination тийм яваа. Би энэ бас нөгөө хэлж мэдэхгүй ямар ч байсан өөрөө тодорхойлсон тийм байдлаар ингэж яваад байна. Тийм байна. Тэгээд мэдээж хэрэгтэй бол нөгөө ядуурхан гадуурхахгүй байх хэрэгтэй. Янз бүрийн нөгөө байдлаас нь одоо ядуурхан гадуурхахгүй тэр хүний эрхийн гол зарчим бол бас явж байгаа. За хүн бол өөрөө хөгжлийн төв байх хэрэгтэй. Тэгээд гол оролцогч нь байх хэрэгтэй. Тийм учраас нөгөө нэг гол одоо үр шимийг хүртэх чинь хүн байх хэрэгтэй маань. Тэгээд бид нар хөгжиж юм гэж манай ядуурх болохгүй гэдэг чинь биш шүү. Хөгжиж байгаа орнын иргэдийн хөгжлийг хангах тэр одоо нөгөө болцсон зүйлийг бий болохгүй байгаамаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг ч тавь гэхээр зэрэг тэр одоо тэр нөгөө ядарсан зүгтсэн тэр хөгжиж байгаа буураа орны ядуу иргэний хөгжих эрхийг хангахад чиглэсэн тийм олон улсын эдийн засгийн төлөвийг хангах хэрэгтэй байсан. Энэ нэг хэлчихсэн. Энэ бол бас өөр аюул тийм одоо өөрчлөлтөд чиглүүлж байгаа ийм одоо юу тунхаглал. За тэгээд мэдээж хөгжих юм болсны салшгүй одоо тэмцэж боломж олгоно гэсэн ийм санаа нь бас явж байгаа. За тэгээд энэ олон улсын хөгжлийн бодлого гэж юм байх ёстой. Тэгээд энэ дээр бол юу гэхээр зэрэг зүйл өгөх шүү дээ. Хөгжиж байгаа орны хөгжлийг болцох тэр фактортай үр дүнтэй хамтран ажиллах гэж байна гэж заадаг. Тэгээд өнөөдөр дэлхийд даяар маш их одоо тийм хэмжээний хүний эрх зөрчилдөд явж байгаа шүү дээ. Бид нар мэдж байгаа тэр олон зүйлээ одоо нэг хэмжиж байгаа юу гэдэг юм нэгээс маш хэмжээний хүний эрх зөрчил яг тэгэхээр ийм одоо янз бүрийн шалтгаанаас үүсдэг хүний эрх зөрчилийг ойлгох бас одоо энэ усааны хатгалын шийдвэртэй ахмуудыг авах хэрэгтэй гэсэн ийм зүйл явж байгаа. За 6 болохоор мэдээж ялгарлан гадуур хүний эрхийг эзлэх хамтарч ажилладаг. Тэгээд нөгөө иргэний улсын эрхийг эзлэх нийгмийн соёлын эрхийг хэрэгжих байхгүйгээс үүсдэг хүчтэй мэдээж нөгөө юу хүний эрх зургаасаа нөгөө хуваагддаг бүлгийг биеийнээс хамаарч биеийг нь хүчтэй юм болох зэрэг тийм аль нэгэн одоо эдийн засгийн нийгмийн соёлын юм уу эсвэл иргэний улсын эрх яг юм бол зөрчих юм бол хөгжил бол өөрөө яг юм аа. Явахгүй өөрөө хөгжих хэрэгжихгүй. Жинхэнэ нөгөө политик хөгжил бол явахгүй. Тийм учраас ийм одоо хөгжил
очиж байгаа саатлыг ажиллах хэрэгтэй. Эсвэл юу гэхээр нөгөө бүгд иргэний улс төрийн эрхлэлний салхийг хэрэгжүүлэх тэр одоо нэг яваа гэсэн юм. За тэгээд доторх зүйл нь болохоор мэдээлэл интернет аюулгүй байдлын зүсэх хуралдуулж ажиллагаа одоо эрчимжүүлэх дуусгах гэх. Тэгэхээр зүйл маань болохоор аюулгүй болох. Тэгээ энэ болохоор өөрөө яг нөгөө хөгжих эрхийг одоо хэрэгцээ болоод нөгөө нийгмийн бодлого хангаж байгаа. Тэр зэрэг хүний эрхийг хангах нь өөрөө гэдэг нь биенээс авах хэрэгтэй тийм ээ. Ерөөсөө баатгүй гэдгийг хангаж байгаа. Тэгээ энэ юу гэхээр зэрэг хөгжих эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмжээг авах гэж байна. Тэгээ энэ болохоор нийгмийн суурь үйлчлэгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчлэгээ, хүмүүс орон байран, шударга хуваалцах гэдэг зөвхөн энэ бол цаасахгүй шүү дээ тийм. Энэ бүх юмнуудыг болохоор зэрэг одоо хангах тийм шаардлагатай өөрчлөлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой үндэсний түвшин гэж тийм үндэсний түвшин санаа болгож байгаа. Тэгээ энэ дээр эмэгтэйчүүдийн хөгжил хэрэгтэй оролцоог хангасан юм. Яг бол бид бүгд үзэж байгаа юм гэдэг хүмүүс бол нөгөө эцсийн хэрэгцээ стандарт авах гэдэг болохоос эмэгтэйчүүдийн оролцоо дандаа нөгөө сар хийж ирсэн дандаа дутуу байсан. Тийм учраас эмэгтэйчүүдийн хөгжих хэрэг бол дандаа нөгөө дутуу хэрэгждэг. Тэгээд хөгжилд оролцох хүчний үүшмийг хүртэх явдлын дандаа дутуу байдаг учраас эмэгтэйчүүд гэдэг онцгой анхаарч энэ дээр оролцсон байна. Тэгээд нийгмийн бүх шудраг бус явдлыг ажиллах өөрчлөлтүүдийг хийх. Өөрөөр ямар нэгэн шудраг бус явдал байхад яг үүнтэй болон хөгжиж явах хөгжих хэрэг бол зөрчигдөж байна гэсэн тэр ойлголтыг хэлдэг байж байгаа. За тэгээд түрүү бас хэлсэнтэй энэ хөгжих бол өөрөө маш нийлбэл энэ хөгжих хүмүүсийг сатаж болохгүй. Яг үүнийг дээр харилцсан хамааралтай. За энэ нийгмийг авах гэж байна. Бүгдний авах гэж ярьж байгаа гэсэн юм санаа. Тэгээд хамгийн сүүлийн заалт нь бас их чухал зүйл арга зүйл энэ болохоор улс орны үндэсний болон олон улсын түвшинд хуулийн болон бусад арга замаар хөгжих хэрэг хэрэгжүүлсэн. Хэд замах бодлого боловсрол хэрэгжүүлнээс. Би болохоор зэрэг энэ дандаа нөгөө тавчхан юм нөгөө яг түрүүн шаардлага хамт одоо хийсэн юм байна. Тэр энэ бол яг хөгжих юм байна. За тэгээд энэ дээр ингээд хөгжих хэрэг гэдэг ярихаар зэрэгшээ тийм бид нар сүүлийн жилүүдэд хүний эрхэнд суурилсан хөгжлийн хандлагыг ярьдаг байхгүй тийм. Тэнгүүд түүний хүний эрхэнд суурилсан хөгжлийн хандлага энэ хөгжих хэрэг хоёр чинь юугаар ялгаатай юм бэ гэсэн ийм танаа юу гэж боддог. За мэдээж энэ дээр бол нийтлэг тал байна тийм. Бид бичсэн байх тийм нийтлэг тал байна. Яг тэгвэл аль аль гэсэн одоо тэгшээ хэрэгчлөө оролцоо үеийн тулгуур гадуурх гэдэг ийм юмнууд байна. Анхаардаг ийм юм шаарддаг. А гэхдээ ялгаа нь юу вэ гэхээр хөгжих хэрэг гэдэг нь тийм илүү өргөн хүрээтэй тийм хөгжлийн үйл явцыг бүхэлдэн тодорхойлсон тийм тэргүүлэх асуудлууд бүхэлдэн тодорхойлсон. А тэгээд нөгөө тэргүүлэх асуудлууд зарцуулах хөрөнгө мөнгөний одоо шалгагч гэдэг юм уу тийм энэ бүх юм чинь болохоор зэрэг тэр нөгөө хөгжих хэрэг гэдэг юм байна. Тэгэхээр нөгөө юунд хүний эрхэнд суурилсан хөгжлийн хандлага гэдэг зэрэг нөгөө ерөнхийдөө хөгжил гэдэг нь ийм байх хэрэгтэй юм аа гэсэн тийм дүрм жоо. Тэгэхээр арай жоохон нарийнтай арай хөгжих нарийн өргөн хүрээтэй тийм тэгээд өшөө бас нэг юмнууд юу гэж байгаа вэ гэхээр хөгжил гэдэг нь хүний эрх. Тэгээд хөгжил өөрөө хүний эрх хийсэн учраас үнээс гарч ирж байгаа үр дагаврууд нь сайн болж байна. Тийм энэ үр дагаврууд нь юу гэхээр мэдээж онлайн хүрээнд болохоор аюул тийм хэцүүнүүд болж байгаа. Энэ хэцүү нь болохоор өөрөө нэг чухал. Энэ болохоор зэрэг нөгөө энэ болохоор хүний эрхийг одоо хэмжээний клиник хийх гэдэг нь айтаа болсон орчмоор юу вэ? Энэ бол нэг одоо яг онцлог ийм одоо ачаалтаа гэхдээ энэ практикум тавууд бас чухал ачаалтаа. Энэ нь юу вэ гэхээр ерөөсөө нөгөө бодлого боловсруулах үйл явцад бодлого боловсруулах үйл явцад аль болохоор нөгөө иргэний оролцоо хангалттай гэсэн одоо тийм юм бол хүлээн зөвшөөрөлтөө тэгээд ингээд болсон болоогүй янз бүрийн хэлбэр. Манай гэсэн иргэний оролцоо хангалттай иргэний нэртэй болё иргэний оролцоо болгоо гэдэг ингээд
тэгээд байгаа шүү дээ. А гэхдээ яг бид нар яг эцсийн үнэндээ хүрэх ийм хэмжээний төвшин тэгээд оролцоод хангах чадж байна уу гэх юм бол тэгээд өшөө бас нэг аюул чухал үр дагавар юу гэхээр зэрэг олон улсын хамтын ажиллагаанд өөрчлөлт энэ өөрчлөлтүүд нь юу гэхээр зэрэг ерөөсөө энэ хөгжлийн тусламж нь маш их өөрчлөлтүүдийг маш шүүмжлэлтэй хамтдагж тэгээд бидний хөгжлийн тусламжийг бодлого хэрэгжүүлэх дүрм журмууд маш өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Яг гол хандлага нь юу гэх юм бол хөгжлийн тусламж дээр үйл хэрэгцээний дотор бодоод тэгээд тусламж өгдөг байсан. Одоо үйл хэрэгцээ гэсэн байдаг. Энэ нь ихтэй юм уу? Бороо орны одоо хүч байна уу? Хичсэн орны хүч байна. Ажлын одоо хүний ихтэй. Тийм учраас энэ эрхийг хэрэгжүүлэх ёстой юм одоо эрхийг хэрэгжүүлэх юм. Энэ одоо хариуцлага болохоор энэ одоо юуны улс одоо засгийн хүчин тэрний хажуугаар бас энэ одоо тусламжийг олгож байгаа. Хамтын ажиллагааг одоо хэрэгжүүлж байгаа. Гадаадын одоо улс орны гадаадын олон улсын хөгжлийн байгууллагууд олон улсын санхүүгийн байгууллагууд гэсэн хариуцлага гэсэн ийм одоо үйл явдлууд очиж байгаа. Тийм учраас хөгжил хүний гэдэг нь болохоор францын хэлээр маш олон ач холбогдолтой болж байгаа. За хөгжих хэрэгжүүлэх нүүбийн үйл ажиллагаа гэдэг бас товчхон дурдсан шиг. Ер нь л та нарын энэний нөгөө бүхэл мэдээллийг болохоор бидний хүний эрхийн дэд комиссарын газар бүжигчтэй тэрийн нөгөө веб-дээрээс авах боломжтой. Тэгээд тэр веб-дээр болохоор нөгөө энэ юуны хөгжихийн төвч 1986 онд батлагдсан шүү дээ. Тэгээд өнгөрсөн одоо 11 он болохоор 25 жил яваад гэсэн. 25 жил яваад гэсэн тийм туслах хүмүүс байна. Тэгээд тэрэн дээр болохоор энэ хөгжих хэрэгтэй холбогдуулаад хүний эрхийн комиссарын газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг бол байгаа. За тэгэхээр ямар яг үйл ажиллагаа гэхээр ямар бүтцээр одоо хэрэгжүүлж байна вэ гэх юм бол нэгдүгээр бол энэ хөгжих эрхийг хэрэгжүүлэх засгийн газар хоорондын ажлын хэсэг гэж байгуулагдсан 1998 онд байгуулагдсан. Тэгээ энэний болохоор зэрэг нөгөө юу вэ гэхээр мандат нь юу вэ гэхээр зөв ерөөсөө энэ хөгжих эрхийг хэрэгжүүлэхэд засгийн газрууд яах ёстой юм бэ гэсэн тэр зөвлөмжийг боловсруулж өгч байна. Ингээд 2000 оноос эхлээд жил болгон заримдаа эхний удаад бол жил 2 удаа сүүлийн жил болгон ингээд хурдлт хийгдэж байгаа. 2011 онд жишээлбэл 13 удаа хурдлт явуулсан байна. За энэний дараа болохоор зэрэг хөгжих эрхийг хэрэгжүүлэх асуудлаар эксперт үзүүлдэг тийм өндөр түвшний таск форс гэж байна. Энэ таск форсын гол үүрэг нь юу вэ гэхээр зэрэг энэ засгийн газрын одоо засгийн газар хоорондын ажлын хэсэг нөгөө хурдлаанд нь тэр нөгөө оруулах материалын боловсруулж өгдөг энэ одоо юуны ажлын хэсгийн үүрэг даалгавар хөгжүүлэлттэй холбоотой янз бүрийн асуудлуудаар судалгаа хийдэг, үнэлгээ хийдэг, техник шинжилгээ хийдэг, тэгээд тэр нөгөө зөвлөмжийн одоо төслүүдийг боловсруулж өгдөг ийм өндөр хэмжээний таск форс байгаа. За энэ болохоор зэрэг 2004 онд байгуулагдаад одоо болчихсон үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхийдөө эдгээр яг юунаас ихсэн бэ гэхээр зэрэг харин бүгдээр мэдж байгаа нөгөө мянган хөгжлийн зорилтууд байгаа шүү дээ. Мянган хөгжлийн зорилтуудыг одоо хэрэгжүүлэхэд тийм ээ хөгжихийн үүднээс аваад үзэх юм бол тийм ээ мянган хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд боломжтой байгаа хүндрэл бэрхшээлүүдийг өөртөө үнэлж юм. Үгүй бол энэ хөгжих хэрэгээс юу засгийн газрын нөгөө гадаадын зээл төсвч надад хөгжлийн төсвч байгаа шүү дээ. Тэрний одоо нөгөө засгийн газрын үүрэг тэгээ одоо бусад янз бүрийн санхүүгийн үүрэг хариуцлагаас болж тэр нөгөө иргэдийн хүний эрхэнд ямар нөлөө үзүүлж байгаа гэх юм тийм. Тэгвэл ерөөсөө энэ хөгжих эрх гэдэг имийг бид нар яаж хэмжих ёстой юм бэ? Тэрний одоо шалгуур тэгээ үзүүлэлтүүд нь юу байх ёстой юм бэ гэдгийг бодлогч боловсруулах зүйлийг авах гэсэн ийм асуудлуудыг бол нөгөө хариуцаж хийж идэг. Тэгэхээр зэрэг эдний энэ тайлбаруудыг ч гэсэн танаас бас нөгөө тэндээс авч үзэж болно. Тэгээ энэ дээр нэг сонирхолтой юм харж ирсэн тэр нь юу вэ гэхээр зэрэг яг энэ нөгөө нэг хөгжих эрхийг хэрэгжүүлэх тэр нөгөө юу шалгуур дэд шалгуур тэгээд нөгөө үзүүлэлтүүдийн боловсруулж болсон байна. Тэгэхээр яг одоо хандаа хөгжих эрхийн нөгөө хөгжих хэрэглэхийн бодлого боловсруулах юм гэдэг нь хэрэг бодлого боловсруулалт авсан юм бол тэр нөгөө оролцох юм чинь бид нар юу гаргах вэ? Тэгэхээр ямар ч хийсэн байдгийг ямар их зурчин байдгийг гэдэг юм уу? Хин яаж оролцож байгаа гэдэг юм. Тэгээд ийм олон нөгөө юмнуудыг
боловсруулсан байгаа. Тэгэхээр зэрэг энэний веб дээр бол ороод бас энэ нэг бол авч одоо үзэх ийм болцоотой. За энэс гадна хоёр тийм бие даасан эксперт байгаа. Бие даасан эксперт байгаа. Нэг нь болохоор зэрэг гадаад үйл болон бусад санхүүгийн харьяас бас болж хүний эрх ялангуяа эдийн засгийн соёлын эрхийн нөхцөлд нөлөөлөх асуудлаар бие даасан эксперт гэж байна. Энэ болохоор зэрэг нэлээд энэ одоо бид энэ 7-8 тэд бол байгуулагдсан ийм одоо эксперт. Тэгээ одоо уртын сонгогдоод битээ бол нэлээд өөр хүмүүсийн ажиллаж байгаа ийм эксперт байгаа. Нөгөөх нь болохоор зэрэг хүний ба олон улсын эвсний нэгжийн гэсэн эксперт гэж байна. Таван байгуулагдсан юм. Би энэ нөгөө юу гэсэн юм вебийн хүссэн ингээд ер нь бол энэ хүний эрхийг комиссар гэдэг тийм OHCH шаардсан бол гэсэн юм нөгөө за тэгээд ингээд яг одоо зүгээр бид нар хэвчээ ярьчих. За би ер нь нөгөө мэдээлэл хийсэн байна. Тэгээд бүжиг эрхийг авч үзэхгүй гэж байгаа тийм. Яг би болохоор яг ер нь бол мэдээж хоёрын хувьд ч гэсэн хөгжих хэрэгжиж байгаа хэвчээ тийм. Тэгээд хоёр хүмүүсээр хэрэг хөгжих тухай мэддэг бол тэр бүлээж гэсэн өөр төвтэй гэсэн тийм хөгжих бол хангахын яг стейт юу бас бодож байгаа. Яг нь хөгжих гэдэг чинь өөрөө бүх юм болж байгаа тийм. Яг стейт тийм. Энэ болохоор би электрон хаана хөгжүүлэх тийм боломжтой нэмэгдүүлэх гэж амжираа тогтвортой байнг одоо сайжруулах тийм сайжруулах. Амьдралынхаа чанарыг сайжруулах гэсэн тийм асуудал. За тэгээд энэ нь болохоор зэрэг нөгөө нийгмийн суурь үйлчлэгээ яг боловсрол үйлчлэгээ хүмүүс орноор ажлын байр олгох гэдэг. Энэ болохоор зэрэг яг ерөнхийдөө нөгөө хэрэгжигчийн үүднээс ч гэсэн аваад үзсэн гэсэн тийм ахаа нөгөө төрлийн үйлчлэгээ энэ нийгмийн суурь үйлчлэгээ ерөнхийдөө дандаа төрлийн үйлчлэгээ байх хэрэгтэй шүү дээ. Төрлийн үйлчлэгээ байгаа. Тэгэхээр энийг одоо авч байгаа хэрэгжигчийн хувьд аваад үзсэн ч гэсэн хөгжих гэх мэт бол энэ бас тийм хамаатай холбоотой юм асуудал. За тэгээ мэдээж хэрэг нөгөө хөгжлийн бодлого боловсруулах гэдэг юм чинь заах хэрэгтэй байна. Тэгээ хөгжлийн бодлого боловсруулахад та оролцож байна. Би оролцож байна тийм. Өнөөдөр тасгал газрын хөтөлбөрийг боловсруулахад одоо оролцсон үү саналаа өгснөө санаж чинь одоо туслаа олсон үү тийм. Хэрвээ та энэ тасгал газрын одоо хөтөлбөрт санал нийлэхгүй байгаа түүнийг яаж түүний чи яаж авч хэлсэн гэсэн тийм нэг байгаа юм чинь энэ процессын хөлбөр хөгжих эрхийг хэрэгжүүлэх нэг боломжууд юу вэ гэдэг юм бодсон байхгүй тийм. За энэ дараа бол нөгөө хөгжих эрхийг одоо авч үзэх бас нэг юм бол мэдээж нөгөө нэгэн төрлийн бодлого гэсэн юм бол орон нутгийн хөгжлийн бодлого байгуулж байна. Бодлого шаваа тийм баг одоо сон дүүр айн хот гэх тийм шийдэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөнд бид нэр оролцдог. Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөс хөгжсөн нь орж байгаа тийм төлөвлөгөө. Хоёулаа орж болсон тийм тэр орц боломж бий юу гэсэн. Ер нь бол шүү дээ хүн заавал одоо ер нь сонголт хийх хэрэгтэй байх хэрэгтэй. Хэрвээ би орцын гэсэн тэр сонголтыг хийсэн бол тэр орц боломж байх хэрэгтэй асуудал байхгүй юу? Ер нь нэг чи заавал орц авахгүй л дээ. Гэтэл ямар нэгэн байдлаар чиний ашиг сонирхлыг зөрчил тэгээд чиний ашиг сонирхол хөндөгдөх болоод ирэхээр зэрэг хөгжлийн бодлогод оролцож ирдэг байхгүй юу? Тэрээс хүн чинь угаасаа шахахгүй бол тэгээд яахгүй шүү дээ. Оролцох. Хүн энэ хоол унд байгаа л ахын бол тэгээд яг энэ сайхан орон байр дээр хүмүүс аюулгаар ажиллахгүй шүү дээ. Юу тийм шүү. Тийм болохоор зэрэг юм яриад байна л да. За орон нутгийн тийм тэгээд дээр бас нэг салбарын хөгжөлтэй салбар дондын тийм салбарын хөгжил гэсэн гэдэг аюул чухал байхгүй тийм эрүүл мэндийн салбар эрүүл мэндийн даатгалын асуудал бас амар чухал шүү. Эрүүл мэндийн даатгалын асуудлыг ямар олохгүй гэж бид ярилцдаг. Ярилцахгүй тийм шүүмжтэй гэдэг байхгүй тийм тэгээд тэнд зайлуул ингээд яг өөрөө бол бас сайжруулах гэсэн тийм бодлого гайхш байгаа тийм яг үл чинь бас
Тэгэхээр юм амарчсан тэгээд нэг юм хийх ёстой шүү дээ сайжруулах ёстой. Тэгээд нэг юм өөрчлөлтүүд энэ төрөө болоод байдаг. Тэгээд яг тэр нь бол үнэхээр нөгөө хүнтэй байна уу гэж байна. Тэгээд оролцоо авахгүй л да. Янз бүрийн нөгөө олон санааг оролцуулахтай аль нь одоо үр дүнтэй байх вэ? Гэхдээ бас нөгөө нэг ийм өргөн хүрээний юм дээр чинь нэг нийтлэг тийм дүрм журам ажиллахгүй байж болохгүй. Тодорхой тийм янз бүрийн дүрм журмаар ажиллах байж болохгүй. Тэгэхээр тэрнүүдийг бол гаргах хэрэгтэй байхгүй. Тийм юм өнөөдөр бол яг гаргах тийм юм болохгүй. Тэгэхээр үндэсний хөгжлийн бодлого гэж бид нар бол байдаг болохоос биш тийм. Улаанбаатарын нэг эсвэл одоо байгаа сонин хайхан дүүргийн бодлого ч гэх юм уу тийм юм бол бид нар зүрхсээ байхгүй. Тэгээд тэр нь оролцоо тэрс ажил нь бас салбарын их боловсролын болохгүй. Бид нар сайн нэг бүхний боловсролын төлөө эвсэлтэй бид нөгөө Кембрижийн яахаа гэж эсвүүцээр бид нар ингэж байсан. Тэгэхээр одоо тэрнийг яг хүмүүс ойлгоод тэгээд бидний хэлцээ тэгээд яаж байгаа юм бас бид нар хатахгүй байхгүй. Зүгээр яг тухайн асуудлыг мэдж байгаа нэг хэдэн төрлийн хүмүүс байгуулсан ерөнхийдөө хүч чадвал зарим хүмүүст хүргээд тэгээд зарим нэг өөрчлөлт оруулаад яг ийм хэмжээнд бидний оролцоо байна. Тэгээд нөгөө хөгжих хийх зэрэг яг үндэсний төвшин яг яаж хийж байгаа. Үндэсний төвшин хөгжихийг хангах бодлого байна уу? Олон улсын бүснэтгийн тэгээд дэлхийн хэмжээнд ч гэсэн хөгжих хэрэгтэй. Тэгээд түрүү бас нөгөө нэг яриадсан шүү дээ. Хөгжих гэдэг зөвхөн нөгөө хөрөнгөний үндэсний ч шүү дээ. Тэгээд өмнө үеийг ирээдүйн үеийг тэгээд авсан. Ийм юмнуудыг нөгөө их тийм олон нөгөө токс байдлаар нь яг үзэж шаардлагаар нь гэж үзэж ярих хэрэгтэй юм зов гэж бодож байна. Тэгэхээр танч бас өөр санагдаж байхгүй. Энэ бол би зүгээр ингээд бодож байгаагаараа яаж тань бас яг одоо ингээд ийм юм судлаад ийм юм агцсан байна лээ гэх ингээд надад хийчих уншчихсан тэгээд танаас хийчих тийм юм байхгүй юм шиг. Тэгэхээр танч гэсэн бас чөлөөтэй ийм асуудал болсон гэж нэмж хийж байгаа юм асуудал үү? За тэгэхээр энэ би бас нэг ийм хөгжихийн хэрэгжилтэн түрүү нөгөө хүрээ мөрөө гэдэг ярьсан юм чинь ямар ч байсан хөгжихийн хэрэгжилтэн нөлөөлөх хүчин зүйлс гэдэг юм уу гэдэг нь бас нэг тодорхойлж олцож байгаа юм шиг байна тийм. Тодорхойлж олцож байгаа. Хэн энэ нөлөөлөх хүчин болж байгаа юм. Тэгэхээр мэдээж эрхийг одоо нөгөө чинь тийм эрхийг одоо хэрэгжүүлэгч тэр хүн хамт олон хүмүүс гэдэг бол өөрсдөө бол энэ хөгжихийг хэрэгжилтэн бүтээж нөлөөлнө. Гэхдээ ямар юм дээр одоо яг тодорхойлох одоо энэ нийгмийн зөвлөнд очих хэрэгтэй вэ гэхээр мэдээж энэ хүмүүс өөрөө ямар эрхтэн байдлаар байна тийм хөгжихийг нь хангах эрхтэн байдлаар жишээлбэл бид нэр яриад шүү дээ. Би одоо ингээд энэ хөгжлийн бодлоготой санал нийлэхгүй байна. Энэ саналаа өгье тэгээ хилцүүлье гэдэг тэр олон зай байна. Тэр эрхтэн болон төлөвлөлт байна тийм эрхтэн байж тийм нэг хоёрдугаар мэдлэг чадвар байна тийм нэг юм болохгүй байлаа гэдэг ингээд байгаа болохоос одоо энэ чинь яг юу юм гэдэг яриад мэдлэг чадвар байна нөөц боломж юм байна тийм ухаан байгуулалт гэдэг ийм юмнууд ч нь яг өвний хүмүүс гэдэг юм хамаахан үндэсний бодлого хүмүүсийн төвшин дээр бол ийм тэгээд түрүү энэ хөгжлийн процесс чинь ердөө хүмүүсийн байгаа. Нэг нь хүмүүс хүмүүсийн газар хүмүүсийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж болсон тийм байгууллагууд гэж байна. Тэгэхээр яг энэ улсын өмнө хариуцлага бас авах хэрэгтэй. Улсын өмнө хариуцлага юу юм бэ? Тийм улс өөрөө энэ чинь хүчин зүйл авах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ өмнө хариуцлага нь юугаар ихэвчлэн хэвчээ гэдэг хөгжих хийх хэрэгжүүлэх хатаа нөхцөл бүтээсэн. Тэгэхээр дахиад нөгөө эрхтэн орчин чинь байгаа юм уу тийм тэр орон зай бий болгох гэсэн юм уу? Жишээлбэл хүний хүнсний комиссийн нэг форм өөрчлөлт ажиллах гэдэг бидний хүний эрхтэн тухай ярих ийм боломж бий болгож байгаатай адилхан засгийн газар үндэсний хөгжлийн бодлогыг хилцүүлэх тогтвортой ажилтны тийм тодорхой бүтсэн механизм байгаа юм уу? Тийм байгаа юу? Байхгүй. Орон нутгад байгаа юм уу? Байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө хатаа нөхцөл бүрдүүлсэн хэсэг гэдэг чинь одоо ийм юм яваад орчих байхгүй. Тэр ийм байхгүй байна. Хууль байхгүй байна. Механизм байхгүй байна. Мөнгө байхгүй байна гэсэн ийм юм гараад байгаа байхгүй. Дараа нь олон улсын хамтын
ажиллагаа өөр хариуцлага тийм. Тэгэхээр олон улсын хамтын ажиллагаа ч гэсэн юунд ч хийж явах хэрэгтэй вэ гэхээр тус тухайн хөгжиж байгаа орнууд ч юм уу эсвэл одоо хөгжмөнгүй орнууд ч юм уу хүний одоо хөгжих эрхийг хангахын тулд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бүх хамтын ажиллагаа хөгжлийн тусламж, зээл тусламж бол хөгжих эрхийг хангах чиглэл хэрэгтэй. Тийм л юм. Тэгэхээр энэ үүрэг хариуцлагыг бас нэг энэ үүрэг хариуцлагын хүрээнд бол бид нар авч үзэх хэрэгтэй. Энэ нь болохоор өөрөө бас өөрөө энэ нөлөөлөх хүчин зүйлс юм шүү гэж ингэж үзэх хэрэгтэй. Тэгээ энэ дээр болохоор зэрэг яг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагууд, тэгээ үндсэн намсан корпорациуд гэж байгаа. Хэдийгээр шидэ энэ олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагууд, үндсэн намсан корпорац ерөнхийдөө хөгжих эрхийн тунхаглалт бол ороагүй байна. Тэгэхээр нэгэн ч нэг олон улсын хамтын ажиллагаа чинь гурав дахь хүчин зүйл юм бол би нөгөө энэ олон улсын хамтын ажиллагаа гэдэг юм дээр би бас хэдүү хэлье гэж бодож байна. Бид нар болохоор зэрэг ерөнхийдөө гаднаас ингээд зээл тусламж ирээд байдаг. Тэгээд бид нар ингээд аваад бидний өөрөөр хичнээн болж байгаа. Хичнээн нь болохоор зэрэг одоо бүсгүй тусламж байдаг. Хичнээн нь болохоор зэрэг зээлүүдээр хоригдчихж байдаг. Өнөөдөр тэгээд энэ зээлийн одоо авах шийдвэрийг гаргаж байдгийн энэ шийдвэрийг гаргахдаа одоо энэ хүмүүстэй хэлцдэг юм уу? Авсан зээлээ хэд зэрэг үр дүнтэй одоо зарцуулсан байдгийн тэр нь болохоор зэрэг одоо юм зэрэгтэй одоо хүрхийн үгүй юм гэсэн энэ чиглэлээр болохоор зэрэг ямар нэгэн одоо хэлээ ярьж байгаа тийм юм хойно айн өчтөр мэдээгээр ярьсан чинь юу нэр их хурцтэй нөгөө юуны эрүүл мэндийн нөгөө Азийн хөгжлийн банкын санхүү үйлчлэлээр хэрэгжүүлэх эрүүл мэндийн одоо юуны тусламж үйлчлэгийг хөгжүүлэх дөрөв дэх төсөлгээд 5 сая доллар гэсэн байна. Бидний зээлийн асуудал үүсчихсэн байхгүй. Тэгээд тэрэндээ болохоор хэлсэн чинь зарим нэг одоо их хурлын гишүүд маань бас энэ зээлийн хэрэгцээг болох гэж байна. Асууж илээ гэхдээ мэдээж хоёр хүн гишүүн бол мэдээж хариуцлагатай байгаа. Тэгээд тийм ингээ асуудаг байна. Гэхдээ яг энийг нөгөө нэг хяндаг механизм үдий олох бий болох байхгүй. Үдий олох бий болох байхгүй. Тэгэхээр энэ өөрөө нөгөө тэгэхээр энэтэй холбогдуулаад би нөгөө олон улсын хамтын ажиллагаа гэдэг юм тухай жоох ярих гэсэн байхгүй. Нэгдүгээр энэ олон улсын хамтын ажиллагаа гэдэг бол хөгжилт чиглэлнээ. Тэр хөгжилт чиглэл тэрнээс ч өөр юм биш. Олон улсын хамтын ажиллагаа бол тийм одоо хөгжилт чиглэл тийм. Тэгэхээр хөгжилт ч өөр юм зорилттой юм. Тэгэхээр зэрэг олон улсын хэмжээнд олон улсаараа хүлээн зөвшөөрсөн хөгжлийн зорилтыг хөгжүүлэх хэрэгтэй. Ямар зорилттой гэвэл олон улсын хөгжлийн зорилттой олон улсын хөгжлийн зорилтууд олон улсаараа нөгөө нэг хүлээн зөвшөөрсөн хөгжил нэгний хөгжлийн зорилтууд нэгний хөгжлийн зорилтууд чинь нэгний хөгжлийн зорилтууд чинь олон улсын хөгжлийн зорилтууд багтаа. Тэгэхээр олон улсын хөгжлийн тусламжууд энэ олон улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэлтэй гэсэн юм. Харамсалтай хүлээх яг үгүй гэхээр хөгжлийн тусламжийн чинь ихэнх хүмүүсийн хоёрын үндсэн намсан хатгаалцуудыг санхүүжүүлэх чиглэл багтаа. Тэгээд тэр санхүүжлтийг авахаар тэр үндсэн намсан хатгаалцууд ерөнхийдөө одоо нөгөө ашиглаж тэгэхээр энэ нөгөө нэмийн хөгжлийн зорилтууд гэдэг ийм юм дүн чиглэх хэвээр. Тэгээд нэгэн чинь хөгжлийн тусламж гэдэг чинь бол бараг дэлхийн 2 дугаар дайнаас хойш ихсэн асуудал байна. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш Дэлхийн банк гэж юм байгуулаад тэгээд Дэлхийн банкны чинь хамгийн гол мандат чинь юу вэ гэхээр ядуурлыг бууруулах, ядуурлыг арилгах мандат байхгүй. Тэгэнгүүт юу гэсэн бэ гэхээр бичиж жил болгон тэг 40 сая доллар, триллион доллараар тэг зээл тусламж өгдөг байхгүй. Тэгээд тэгэнгүүт ямар асуудал гарч ирсэн бэ гэхээр ядуурл буухгүй тийм. Ядуурл үнцгийш чинь тийм. Аян хаасны ялгаа олон их болж байна. Тэнгүүд нөгөө хөгжлийн тусламжийн чинь үр дүн хаана байгаа юм бэ гэх. Тэгээд энэ хөгжлийн тусламж энэ тусламжийн чинь үр дүн гэдэг асуудлыг сайжруулъя гэсэн тийм юм гарч ирээд 2005 онд нөгөө Парисын тунхаглалт гэж гарч ирээд тэгээд нөгөө 5 юм зарчим гэж гараад тэгээд тэрний нөгөө үнэлдэг бол юм. Ерөнхийдөө 3 удаа унсан байдаг байхгүй.
манай олон ч гэсэн тэр нөхцөл ордгийг. Тэгээ энэний дараа болохоор зэрэг 2008 онд Африкийн үйл ажиллагааны би нөгөө товчгоо ярьж би Африкийн үйл ажиллагааны хөтөлбөр дахиад нөгөө тусламжийн үйлдвэрлэлийн сайжруулалт яа гэсэн үнэхээр яг нөгөө хөгжлийн нөгөө ямны хөгжлийн зорилтуудыг чинь яхад хэрэгжүүлэх чиглэл хэвээр шүү дээ гэсэн юм байна. Тэгээд энэ 2008 онд дахиж нөгөө Парисын тохиолдлоо хэрэгжүүлэхдээ үнэлгээнийхэн дүнг хилэлцээ. Тэгээд энийг цааш нь хамтаа ажиллагаа яаж хөгжүүлэх хэрэгтэй юм бэ гэдэг. Тэгээд энд нэг аюул чухал юм орсон бол юу вэ гэхээр зэрэг иргэний нийгмийг хөгжлийн бие даасан оролцогч гэдгийг бүтээн зөвшөөрсөн. Академик ажиллагаа. Тэгээд энэ бол мэдээж зэрэг энийг бүтээн зөвшөөрөхийн тулд дэлхийн иргэний нийгмийн байгууллагууд маш хүчтэй тийм нөлөөний үйл ажиллагааг явуулж байна. Тэгээд тэрний бол үнэхээр нөгөө зүй ёсоор бүтээгдэхүүн суурь ямар шаардлагагүй байж байгуулж байгаа бүтээн зөвшөөрөх урдч их олгож оруулаад тэгэнгүүт энэ хоёр партай засгийн газ руу тэгээд нөгөө олсон хөгжлийн байгууллагууд ямар үүрэг авсан бэ гэхээр зэрэг иргэний нийгмийн байгууллагын хөгжлийн үүргүүдийг хэрэгжүүлэх таатай орчныг бий болгоно гэсэн тийм үүрэг бүтээсэн юм байна. Тэгэхээр Монголын иргэний нийгмийн байгууллагууд гэсэн өнөөдөр Монголд ажиллаж байгаа хамтлагч одоо нөгөө олон хөгжлийн байгууллагуудаас та нар Монголын иргэний нийгмийн байгууллагын одоо улс орныхоо хөгжилд үр нөлөөтэй ажиллах тэр нөхцөлийг бий болгох гэсэн тэр амжилттай хэрэгжүүлэх ёстой гэсэн тийм юмыг хийх ёстой тийм байна. За ингээд ингэснээр дараа болохоор зэрэг Африкийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дараа яасан бэ гэхээр зэрэг энэ бусааны үр дүнтэй хөгжлийн хамтын ажиллагааг 2011 онд болсон юм. Тэгээ энэ дээр болохоор зэрэг нөгөө хэрэгжүүлэгч байгууллагууд нь болохоор энэ нөгөө уран татвар оролцоо одоо энэ иргэний нийгмийн байгууллага засгийн газ руу тэгээд одоо хөгжлийн байгууллага. Тэгээ энэ дээр шинээр юу оруулж ирсэн бэ гэхээр хувийн сектор. Тэгээ энэ хувийн секторт орж ирээд засгийн газрууд болохоор зэрэг өмнө болохоор дандаа нөгөө тусламж авдаг, зээл тусламж авдаг хөгжиж байгаа орн нөгөөх нь болохоор зэрэг юу хөгжингөө орнууд нөгөө зээл тусламж өгдөг ийм хоёр янзын засгийн газар байсан бол энэ усан дээр болохоор яасан бэ гэхээр шинээр нөгөө нэг бий болж байгаа. Брик гэдэг ордог тийм нөгөө Бразил, Орос, Индик, Хятад гэдэг зээл тусламж авдаг. Тэгэхээр хэмжээний зээл тусламж бас мөгдөг ийм нөгөө шин байгууллага болж байна. Тэгээд энэ оролцогч талууд нь аюул олон болоод тэгээд яасан боловч яг Африкийн үйл ажиллагаа Парисын тунхаглалын тэртээ ажиллахыг нөгөө мониторинг хийх нөгөө механизм болж байгаа асуудал яагаад нөгөө хаттай олдох хэрэгтэй байсан тэгээд бид нар чинь болохоор зэрэг нөгөө янз бүрийн үйлдэлээр оролцох гэдэг өөрсдийнхөө нэг эзэмжээрээ одоо хэрэгжүүлэх гэсэн хэрэгжүүлэхгүй гэдэг нөгөө тийм байдлаар сулхан болсон гэхдээ хамгийн сайн юм нь юу вэ гэхээр зэрэг одоо яг энэний нөгөө хэрэгжлийг хямдах тийм дэлхийн хөгжлийн санхүүг одоо байна. Тэгээ энэ нөгөө нэг яриад байгаа нь юу вэ? Энэ олон улсын хамтын ажиллагаа гэдэг чинь өөрөө хөгжих хэрэгийг хангахын төлөө явуулсан юм шүү. Тэгээ энийг хэрэгжүүлэх нөгөө бэлтгэл зохиол гэж юм байсан. Тэгээ энэ дотор нөгөө нэг одоо хүний эрх зүйн санхүүг гэдэг юм болж байна. Иргэний нийгмийн байгууллагуудын таатай орчин гэдэг тийм үйл ажиллагааны таатай орчин гэдэг учраас асуудал нэг хоёр дахь болох жишээ. Яг энэгээр нь ухаандаа хөгжих хөгжлийн зорилготой хөгжлийн үйл тэгэнгүүт тэрний арга хэмжээж хөгжих хэрэгтэй юм гэж байна. Одоо болохоор зөв хөгжих эрх гэдэг ярихаараа зөв улс үндэстнүүд бас нэг хөгжиж зөвшөөрөхгүй учраас төдий хүмүүстээр хөгжиж зөвшөөрөхгүй. Тийм учраас нөгөө юу байдлаар хэлэх бидний хувьд яг энэ цаанаас хөгжихийн асуудал юм жаа юм байна. Хөгжлийн бодлого эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд чиглэж чадчих юм уу? Тийм манай үндэсний хөгжлийн бодлого ч тийм чадчих юм уу? За хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх арга замыг сонгох, хөрөнгө төсвийн шийдвэр гаргах, хянах, хариуцлага тооцох эрх бидэнд бий юу? За олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын зээл тусламж хэр зэрэг өгөөжтэй байна вэ? Тийм ийм асуулт байна л да. Гэх мэтчлэн тийм. За бидний зээлийн үүргийг болсон тийм мэдж байгаа үндэсний хэмжээнд ч тийм. Зээл шийдвэр одоо зээл авах шийдвэр гаргахад биднээс одоо асууж юм уу? Тийм. Ингээд маш их мэдээлэл бүхий баярлаг. Илтгэхийг танилцуулсан илтгэжтэй баярлалаа.